Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч Даш Доржийн Нацаг Доржийн мэндэлсэн өдөр өчигдөр болж өнгөрлөө. Монголчууд их зохиолчийнхаа 110 насны ойг ухтан урлаг соёлын олон арга хэмжээг зохион байгуулж байна. Тухайлбал Нацаг Доржийн тухай шинэ уран бүтээл болох Жаргаагүй нар, Монгол ардын сууд, чулуутын хүүрнэл жүжгүүдийг театрын тайзнаа тавьж, түүний намтар уран бүтээлээр гэрэл зургийн үзэсгэлэн гарган, бүтээлийн ном зүйг анх удаа эмхэтгэн хэвлэлээ. Мөн хөшөөнд цэцэг өргөж эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан юм а. Нацаг Дорж 1906 оны 11-р сарын 17-нд хуучин Төшөөт хаан аймгийн Тарханчин вангийн хошуу Өнөөгийн Төв аймгийн Баянлэгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар ядуу тайжин гэр бүл төрж 1937 оны 7-р сарын 13-нд нас баржээ. Нацаг Дорж зөвлөлт холбоот улс болон Германд суралцаж өрнөдийн соёлын шилдэг өв сантай гүнзгий танилцсан нэгэн. Тэрээр Ушаандар Сандо амбаны харгас явдал жүжиг, учиртай 3 толгой дуур, Миний нутаг од, Октябрь зэрэг олон арван шүүлэг, хуучин хүү цагаан сар ба хар нулимс, харанхуй хад зэрэг өгүүлбүүдээр алдаршсан. Мөн Оросын болоод дэлхийн сонгомол зохиолуудтай монгол уншигчдыг анх удаа танилцуулж, Пушкины Гилберийн хатан буудалдсан нь Эдгар Погийн Алтан цох гэх мэт хэдэн зохиолуудыг Орос герман хэлнээс орчуулжээ. Нацаг Доржийн зохиол гадаадын олон хэлний орчуулагдсны зэрэгцээ төвөр зохиол нь Орос энтхэг, герман зэрэг олон оронд хэвлэгдсэн юм а.